Мөө ян махан хүүхдүүд өгүүлэг. Намар эртээ өглөө хаяа хөөгөөрөө хайлсан мэс шиг тал саран баруунтаа мандаж тэнгэрт тогтжээ. Сарны хүйтэн элч арайхан сэрж амжаагүй зив сян зүүн тосхонд тосно. Хэн нэгний шувууны байрнаас дахиад онготх нь тэртээ алсаас бүглүүхэн сонсдгаач. Гэвч Зин Юан Баогийн эхнэр давхийн зочиж орон дээр өндийч суугаад орчин тойрно нойрмөглөн ажив. Цонхоор тусах сарны ногоовтор туяа хар хүнжил дээр ам дөрвөлжин өхмөл цайвар хүрээ татуулна. Баруухантаа эр нөхрийнх нь мөс шиг хүйтэн хөл цух байна. Эмэгтэй хүнжлийнхөө болонгаар нөхрөө хучлаа. Зүүхэн талд нь Сяо Бао хүү ивхрэлдэн унтжээ. Тэртэй холт дахиа хоёр нь тоод онготход эмэгтэй хитэнтэй хөрвөөж босоод хувцаа эгэлтэргэлж гадагш гараад толгоо үлээлгүй. Баруунтаа гурван марл зүүнтэй үхрийн ордны эгч дүү 7 од тодорчээ. Мөтхөн үүр гэгэрхэн. Аливаа хурдан босоодох. Эгчдүү 7 авчихж гэсээр нөхрөө түлхүүл өнөөх нь хорхирхаа болоод уруулаа хитгэж шүстэж нүдээ эргэлдүүлсээр болсон сов. Үүр зайчгаа юу? Нар мантахнэ. Хэдийн нэг шиг эргэж буцалгүй эртгэн шиг гарсан дээртэй. Эрэхтэй зузаан хүрмээ өмсч орны толгойд байх дайлантай тамхинаас гаасандаа дүүргэж зуулаа. Хит захиураа гаргаж ирээд гал асаав. Том оч үсчиж нэг нь модон дээр унсанд уруулаа цорвойлхон үлээн. Харанхуйд галын дөл улалцаж тамхиа асаагаад хитэнтэй сорлоо. Галаа унтраах гэсэн технэр нь дингээ бариач гэв. Хэрэг байна уу? Асаа жаахан тос шатаалаа гэд хоос очихгүй. Урт амьсгаа авч өнөөх модоо үлээвэл галын дөл бадамлахан тэр. Эхнэр нь дин авчирч асаагаад хан дөлөглөө. Өрөөнд бүдэг ногоон гэрэл тусна. Эр им хоёрын харц мөргөлдсөн ч дорхноо буруулцгаав. Нойрсож буй хүүхдүүдийн нэг нь урай лоодсон хашгирах мэт зүүдэндээ ярина. Өөр нэг нь дортог болсон хан тэмтчин. Гуравдах нь ая дуухан мэгшлээ. Нөхөр нь хүүхдийн гарыг хүнжил доогуур шургуулад уйлсан нэгний үсийг нэлв. Дайсан чинь юундаа уйлдаг юм бэ? Ус халаах уу? Тэгдэ. 2 шанаг ус халаачих. 3-ыг халаачих уу? Цэмцээтл нугаавал таалагдах нь илүү биш үү? Нөхөр нь дуурсангүй. Гаасаа авч наарны болон дунтах өвгөнийг ажиллаа. Эхнэр нь 2 өрөөгөө гэрэлтүүлэх гэж дэнгээ хаалган тушаа дүүжлөв. Тогоогоо угааж 3 шанаг ус хийж таглаад дэнгийн гэрэлд хуурай сүрэл шатааж 100-аа галаллаа. Сүрэл асхад нэмж хийвэл пишингийн амнаас галын дөл улалцсан цухалцаж тэрхэн орчиндоо томорч багасаад эмэгтэй улаа бутарсан царайг гийгүүлэх аваа. Нөхөр нь наарны дэрэгдэх модон сандал дээр суугаад залуучсан ч гэмээр эхнэрээ харна. Тогоотоо ус буцалж эхнэр нь 100-андаа сүрэл нэмэв. Нөхөр нь наарны хөлөнд гаансаа зөхиод ханиалгангаа тунай муутайхнаар тосгоны зүүн талд байдаг шүттэй сүүний ихнэр ахиад хөлхөнд болж гин. Багыгаа өхнөөс нь ч гаргаагүй байж гэвэл ихнэр нь үлгэж аваад хүсгэдэх ясна гээчл тэртэй. Хүүхдэд дургүй нэгэн жилийн жилтэл няраална. Бүр 3 хэрлэхийг нь яалтай хэмээн шогширно. Шүттэй суунж амиа борлуулчихсан нохой доо. Улс амтных борлохгүй байхад чанар шалгагч бацтай хүний юу ч байсан аваад л явчих юм. Тааруухан бараатайг нь мэдсээр байж л дээд зэргийг шиг үнэлцгээх юм. Гэхэд ихнэр нь аль эртээс л ар өврийн хаалгагүй бол албан тушаал ахихыг саналтгүй гэдэгтэй хэмээн үг нэмлээ.
Гэхдээ л манай Сяо Баог нэгдүгээр зэрэгээл үнэлэх учиртай да. Хүүхдэд ингэж их мөнгө зарлагдсан хүн гэж байхгүй. Чи чинь 100 жин шар буурцагны бов 10-аад цагаан загас 400 жин улаан луунд цааш нь харуулсан байхаа. Би тэгээд цааш нь харуулсан болж таарах нь хотоодонд минь орсон ч тэр чигтээ сүү болж энэ нөхөр л хогс орсон доо. Энэ зуур тогоотой ус бур хийж таган доороос урс авсан. Уур ман дундуур дэнгийн бяцхан гэрэл шош шиг ногоорно. Эхнэр нь сүрэл нэмхээ азнаад нөхөртөө "Төмпөнгөө аваад ир" хэмээн тушаалаа. Нөхөр нь хариу бовтнаад гарч хашаанд байх хар баалантай том төмпөн барьсаар эргэж ирэв. Ёроолоор нь нэмгэн цан татжээ. Эхнэр нь тогооны тагийг авбал дэгдсэн уур мананд нь дэнгийн гэрэл бөхгөн. Тарвсаар хийсэн шангаар утгаж буцалсан усаа төмпөнд юулна. "Хүйтэн ус нэмэхгүй мүү?" гэвэл эхнэр гараа дүрж үзээд "Хэрэггүй ээ, яг таарч. Алив цаадхыг аваад ир" гэлээ. Эрэхтэй хажуу өрөөнд орж зүүрмэлэх хөвгүүнийг өргүүл хүүхэд уйлагнав. "Сяо Бао, хүү минь битгий уйл, аав нь чамааг усанд оруулъя" хэмээхдээ Зин Юан Бао хүүгийн өгцгөн дээр зөөлхөн алхатна. Эхнэр нь хүүгээ тэрвэрүүл өнөөх нь гидсээ цондоолгоод хөхөндөө тэмүүлэн "Ээж мөмө идэе" гэх аж. Эмэгтэй арга буюу үүдэн дээр суугаад цамцаа задгааллаа. Сяо Бао хөхөө амлаж гур хийн сорно. Эмэгтэй хүүдээ дарагдах шиг бүх ив. Нөхөр нь төмпөнтэй усанд гараа дүрж аваад "Битгий хөхүүлээ, ус хөрчихнө" гэв. Эмэгтэй хүүгээ хөнгөн алхатаад "Миний хүү одоо болно. Сүүн дуусчихаж усанд оръё. Зэмбийсэн цэвэрхэн болоод хот орж жаргалтай сайхан амьдран шүү дээ" хэмэв. Хүүгээ түлхэвч хөхний толгооноос нь зуугаад татсанд ширгсэн хөх нь илэгдсэн хаймар шиг сунахаж. Зин Юан Бао хүүхдийг гулд татхад эмэгтэй яолж Сяо Бао ордуу хадав. "Бити уйлаад бай. Байдгаараа чарлчих юм аа" гэсээр алгатаад авлаа. "Наад гар хөлөө аяд хөхрүүлчихвэл ахаад л үнэ алдан шүү дээ." Нөхөр нь хүүхдийн хувцсыг тайжиж хажуу тийш нь шидлээд төмпөнтэй усаа үзэнгээ "Жаахан халуунч гэлээ, даг дайран сайн арилна биз" гэсээр нүцгэн хүүг төмпөнд суулгав. Хүү часхийн чарлалаа. Урд уйлсантай зүүрлвэл уул нуруудын оргил үтсэн гэмээр л чанга дун. Хөлөө атраад төмпөн дотроос гарах гэж тэмүүлэхэд Зин Юан Бао хүчээр суулгах аж. Эмэгтэй нүүрэн дээр халуун усан туслууд цацагдахад гараараа шударч "Арай халуун биш үү? Улайлгаад үнэ алдчих үү дээ" гэж намуухан өгүүлв. "Муу хог. Өөрөө нэгч байх шиг л орилчих юм аа. Халлаалгэн, хөрлөөлгэн. Алив хагас шанаг хүйтэн ус нэмэгдэх." Эмэгтэй ингэрээ товчлоогүй чихтэй босгоод цамцных нь хормой чийгдэж норсон хуучин далбаа шиг хоёр хөлн завсраар нь санжигнав. Хүйтэн ус дундуурхан утгаад төмпөнд нэмж гараараа холлоо. "Одоо халуун биш болсон. Миний эрдэнэ битгий уйл." Сяо Бао тайтгарсан ч гар хөлөөс харуулцуулсаар усанд орох дургүй ажээ. Зин Юан Бао хүчээр суулгах гэж зүтгэхэд эхнэр нь шангаа барин зогсно. "Юугаа хараа зогсоод байгаа юм бэ? Ирээд туслаач." Эмэгтэй утгаараа чулуудчгаад төмпөн тушаа өвдөглөн сууж хүүгийн өгцөг нуруу турууг угааж эхэллээ. Хажуу өрөөнөөс өвдгөөрөө татсан улаан омттой хөл нүцгэн сэгсэс үстэй 7-8 насны том охин гарч ирэв. Толгоогоо нугдаалган нүдэн ногтлохнгаа. "Ээж ааваа наадхыг угааж яах нь вэ? Өдийн хоолнд чарж өгөхгүй юу?" хэмээвэл Зин Юан Бао "Буцаад унтаа" гэж орхилов. Игчээ харсан Сяо Бао тусламж ирэн хашгичлаа.
гэсэн ч охин дуурч зүрхлэлгүй ухарч хаалган хавьд эцэг ихээ чимээгүйхэн ажин зогслоо. Сяо Бао сөөтлөө орилж үе нулимс унгалгүй мэгшин. Хүүгийн биен дээрх хэр дааг халуун усанд дэвтэж төмпөнтэй ус булангарджээ. Би угаагч шингэн саван аваад ир гэж нөхрөө хэлбэл эхнэр нь зуухны цаанаас хоёуланг нь гаргаж ирэв. Одоо наадхаа барьж бай. Би угаагаадахыг гэснээр эрэм хоёр байраа солилоо. Зин Юанбао би угаагчаа төмпөнд дүрж шингэн савангаас хэсэглэж аваад хүүгийн хүзүүсээр ууц нуруу хуруун завсраар нь өрөв. Хөөсөрсөн Сяо Баог ордуу болоход өрөөнд өмхий ханхална. Эцэг минь зөөлхөн гэм арсыг нь зулгалах нь. Зүгээрээ цаасан хүүхэлтэй биш өрвөө үгүй зумран гэж юу ах вэ? Залтай хянагчд өгцгийг нь хүртэл өнгөж үзхийг яана. Хэр тол болоод л харчихвал зэрэг зиндааг нь бууруулчих гиндэ. Нэг зэрэг буухтал 10 гаруй юаnen зөрүүтэй. Угаал дуусч Зин Юанбао хүүг тэрвэрч эхнэр нь цэвэрхэн даван алчуураар арчина. Хүүгийн арьс хөрс улайсан нь дэнгийн гэрэлт тодорхойгаад цэвэрхэн биеийн таатай өнөр сэнхийн. Эхнэр нь хүүхдийн шинхэн хослол гаргаж ирээд хүүг авлаа. Сяо Бао амаа ангалзуулан хөхөө ирэхэд эмэгтэй мөөмөө зуулгав. Зин Юанбао гараа арчиж гаансаа дүүргээд хаалган дээр өлгсөн дэнгээс асаалаа. Муу залхиос олж бүр хөлөрчлөө гэсээр утаа цагиргалуулна. Сяо Бао хөхөөд унтжээ. Хүүгээ бүүэлх эмэгтэй хагцах хүсэлгүй илэрхий. Алив нааш нөгөөх хол явна шүү дээ. Эмээхэд эмэгтэй хөхөө сугалуула хүүхэд хилээ хөхнө. Зин Юанбао нэг гартаа цаасандын нөгөө гартаа нойрсож буй хүүхэд дэврсээр гарч төв голом тийш эрэглээ. Гудмаар алхангаа хагцал харуулсалтай хэдий танилж гэлээ. Босгон дээрээ үлдсэн эхнэрийнхээ араас нь төөнөх харцыг дурсаж сэтгэл нь өмрөв. Гэсэн ч төв голом руу ирэхэд энэ сэтгэл нь ор мөргүй арилжээ. Мөнгөн сарн тэнгэрт гялтайн бүүдгэр гудамжинд ургах нарс модод навт саагөвж цайвар ногоон мөчрөөрөө өөдөө тэмүүлэн дүнхийн. Шөнийн тэнгэрт үхэл гансрал тэнүүчилж эрэхтэй өөрийн мэдлгүй агтс хийлээ. Дэнгийн шаргал гэрэл дурт сүйдрэн дайвалцсан. Цаасан дэнгийн хаяагаар өөхөн лаа туслах мэт тос гоожхон тусал нулимсыг санагдуулж үүнийг харсан Зин Юанбао нусаа чимээгүйхэн татлаа. Нэгэн хашааны гадаа нохоо хідэнтэй боргов. Эрэхтэй нохоон бүүдийсэн сүүдрийг онцгийн сонирхолгүй хялав хийж сүрэл сэрчигнүүлэн хашаан завсраар орж явахыг зэрүс харлаа. Тосгоноос гарч явахт нь хүүхдийн зууд цангинав. Толгой өргөвөл хідэн байшингийн цонхоор шаргал гэрэл тусч эхнэртэйгээ хийсэн тэрл үүлийг нь үлдэж буйг гадарлаа. Энэс өрссөн гэмээн сэтгэл уучрна. Тосгоны захад байх ивээгч бурхны сүмд хурч шашны зан үйлд хэрэгэлдэг хуйлмал мөнгөн дэвсэрт гаргаж ирээд дэнгээсээ шатааж арц хүчний ховтон дээр талбив. Хуйлсан цаас дүрлцэн асч хоёр их нэртэйгээ мөнхийн суудалд оршсон бурхны өдөөс ширтлээ. Энэ гурав хүүт оргин инэв хийлнэ. Бурхан болоод хоёр их нэрийг нь ван чулуучин сийлж билээ. Бурхныг харж чулуугаар эхнэрүүдийг цагаан чулуугаар уралжээ. Бурхан эхнэрүүдээс даруй хэд дахин том байхагаад хүүхдэд дагуулсан эцэг шиг үзэгдэнэ. Хизээний урмуутай ван чулуучны бүтээсэн баримлыг царай зүсгэж авах юмгүй. Зундаа бороо хуранд норсон баримлууд хөвдөнд баригдаж ногоон туяа татуулна. Хуйлсан цаас даламчаа хувимах цагаан ирвэхээтэй
төстэй үнс болон уйгна. Галын улаан дүл бүх мөгц үнс нуран онов. Зин Юан Бао дин хүүхэд хоёроо газар тавиад бурхан болоод эхнэрүүдэд нь мөрөглөө. Хүүхдийг оршин суугаа газраас нь шилжүүлж бууг илтгэх энэ зан үйл өндөрлө мөгц манер босч хүүхэд дингээ барьсаар цааш алхлав. Уулын цаанаас наран өндийхэд хэдийн яншүүхэд ойртжээ. Ирэх дургаа мод шилэн тунгалаг болоод голын ус улаанаараа эргэнэ. Эрэхтэй дингээ үлээж унтраагаад ойрмогхон ботонд нууж тэртээ эргээс ирэх завыг хүлээв. Хүүхэд сэрж уйлганлаа. Орилж чарлаад өөх маха барчихъя гэсэндэ Зин Юан Бао саатуулах түмэн арга сөвгчлөв. Хөлд орсон болохоор элсэн дээр буулгаж модны мөчөр хугалж өгөөд тамхиа нэрлээ. Ганс барих гар нь чилж өвдөн. Хүү элсэн дээр гүйлдэх хар шоргоолжнуудыг мөчрөөрөө шүүрдэж унахсан мөчрөө авахдаа дин дун хийн. Усны мандал хүүгийн царайг ургах нарны улбар туяа гэвэл хажээ. Зин Юан Бао тоглоход нь саад хийсэнгүй. Өргөөшөө хагас ли голын ус булингартан хуйларна. Нарны туяа шар торгон дээр буух асар том баган мэт усны мандалд тус хажээ. Ийм голын дээгүүр гүүр барина гэж хэний ч санаанд орохгүй. Голын тэртээ эрэхт дайвалзах зав гүйхэн уснаа хөвж жижигхэн харагдана. Урд энэ заваар готолж авсан Зин Юан Бао давчуухан болохыг нь мэднэ. Чих хатуу усчин өвгөн нөгөө эргийн ойрмогхон аж төрнө. Тэр тээгээс хөхөлбөр утаа суунаглах нь дүлийн өвгөн өглөөний ундаа бэлтгэж буйх бизээ. Зин Юан Бао төвчээр зан хүлээв. Хэсэг хугацааны дараа гарам дээр хэд хэдэн хүн нэмж ирэв. Хөгшин ир, эм, өсвөр насны банд, нялх хүүхдэд төрсэн эмэгтэй. Хичээл насны эхнэр нөхөр хоёр бололтой улс чимээ нэргөө суугаад шил шиг тунгалаг нүдэрэ булангартаа ус ширтнэ. Хөх өмдтэй хөл нүцгэн цонхийсэн цагаан банд хамуурч арьсан загсны хайрс шиг болжээ. Ус руу гүйж очин бийцсаад Зин Юан Баогийн хүү мөчөр далайлган шоргоолж хятхыг харав. Сяо Баод учир нь үл ойлгогдох хэдэн үг хэлбэл өнөөмөө гүлгэн ухаарсан юм шиг сүүн цагаан шүдэ ярцайлган хөхрөн. Эмэгтэй царай шарангуй яагаад сэгсийсэн үсээ олсоор боожээ. Цэвэрхэн хөх цамц харамттай юм. Хүүхдээ тосвол Зин Юан Баогийн зүрх дэлсхэн тэр. Хүү ахиад нэг өрсөлдөгч гэсэн ч сонжул Сяо Баогоос хавгүй эцэнхий бор арьстай, шарвтар үстэй, чихэн дээр цагаан үлдтэй юм. Сяо Баог яагаад ч гүйцэхгүй юм байна гэж бодоод сэтгэл гаргаж "Игч минь тийшээ зүглэх нү?" гэлээ. Эмэгтэй сэжиглэнгүү хялав хийгээд хүүхдээ чанга тэрвэрнэ. Уруулам чичрэгч үг унахсангүй. Зин Юан Баогийн сонирхол буурч холтос хийгээд тэртээ эргийг сарвчлав. Наран нэг жан гэртээ ургаж шаргал ус алтран гялтганана. Жижиг зав нөгөө эрэгт дайвалцсан. Овоохон дээгүүр хөх утаа бүргэлж өвгөнч бараа сураггүй. Хамуутай банд Сяо Баог дагуулсаар усны захаар алхахад Зин Юан Бао хойноос нь харайлгав. Сяо Баог тэрхэд хамуутай жаал дүрлийтл өөдөөс нь харна. Сяо Бао доош буухаар зүтгэж гиншигнв. "Миний хөө битээ ойл. Усчин өвөө нь заваа залаад ирж явна. Тэртэйг хажуул солонгийн 7 өг татуулсан нэгэн дүр зав өөд гэлтрэх аж. Өвгнийг дагаад гарам руу хэдэн хүн ухас гэж үзэгдэв. Сяо Бао хэсэгтэл тийчигнэж тайвшраад хоол нэхэж ихэлбэл Зин Юан Бао хүүхдийг буулгахгүйгээр шийдлээ. Халааснасаа хуурсан шош гаргаж зажлаад аманд нь чихв. Хүүхэд байдгаараа уйлсан ч залгичглаа.
Зав гармын тэхий голд хүрэх үест модны цаанаас хоёр чи хэрийн хүүхэд тэрвэрсэн сахалтайр нэмэгдхэн тэр. Сандарч мэгдсэн Зин Юан Бао нүднийхээ булангаар сахалт тэрийг ажаад яагаад ч юм бэ? Чихтэй ихэн ч ирэхв. Өнөөхөр эрэг дээрх улс өөд эзэрхийлсэн ахтай харц шидлэн том гар нүд монхор хамар. Өөр дээр хөвөндөө алтан судалтай цоо шинхэн улаан хослол өмсүүлжээ. Толгоогоо нугдайлгахч цугласан олны дундаас өмсгөл зүүсгээрээ ялгарх юм. Өтгөн ямаан сахал булбраа цагаан царайтай жаал өвгнийг шиг жижигхэн нүдэрээ орчин тойрноо ажих нь ерөөс жаахан хүүхэд гимгүй. Үүнээс гадна томоо чихтэй тул сахал тэрийн өөр дээр чимээгүйхэн томоотоо суугч олны анхаарлыг татах нь мэдээж. Зав ойртож урсгал сөрөн ирэхэд хүлээсэн олон бөөгнөрөөд нүд салгалгүй ажгачаа. Гүйхэн уснаад өхмөгц усчин өвгөн сэлүүрээ тавиад хулсан саваа авлаа. Өнөөх зав ургах нарны туяанд улаарх усыг ярсаар энтэй эргэж шүргэв. Гол гаталсан 7 хүмүүн завны ёроолд байх домбонд хөлсөө шидэлсээр бууна. Саваа барьсан өвгөн дорн зүгт чиглэх голын урсгал ажин зогсох юм. Зав сулрамгц хүлээсэн олон ухас хийлээ. Зин Юан Бао бусдаас төрүүлэх байсан ч төрдөө саац хийж сахал тэрийн араас завин дээр гарав. Араас нь хүүхдээ тэрвэрсэн эмэгтэй хижээл хоёр суухад хамуутай банд хоёр хөгшөнд туслана. Эхлээд эмгэнийг дараа нь өвгнийг алхуулад хойноос нь завны хамар дээр өсрөн гарч зогсов. Сахал тэрийн гүн хар нүднийх нь харцсан дор хургасан Зин Юан Бао өдөөс нь харцсуулаа. Хөвөний уйтай нүд улам чихүүцүүлнэ. Хүүхэд гимээргүй чөтгөр юм да. Муу нохой. Хүүхэдтэй харц тулгарч байж суух газраа олж ядав. Дороо хэд явуул зав далбилцлаа. Дүл ич гэлээ нүд сайтай усчин өвгөн. Зав бити дайвалцуулаад бай хэмээн хашгичлаа. Бяцхан чөтгөртэй харц тулахгүй гэсэндэ Зин Юан Бао усны мандал ургах наран ганцаар нисэх цахлаа шууг ажин суув. Гэсэн ч байн зарс хийж чихүүцэн. Өөрийн мэдлгүй усчин өвгөний нүцгэн цээжин дээр нүд унгав. Он жилийн эргэлтэнд өтөлж хөгшөрсөн ч булчинлаг хിവэр олон жил усны хөвөө дагсных арьсан зүлгсэн зоос шиг толижээ. Би хааг нь харах ахуйда Зин Юан Баогийн сэтгэл тавирч бүлээцээд эрч хүч хамтагдаж нүд салгаж дөнгөсөнгүй. Өвгөн хитгэн дээрх томд сэлүүрийг чадамгай залхууя. Уснаа эргэлдэх сэлүүр нь зав даган хөвөх авраг хүрэн загсыг санагдуулна. Сэлүүрийн суран бэхэлгээний шуршар хийх дун усны цалига хөгшний жигтгэн амьсгаа нэгэн цулвалж бүүэлэгч сэтгэл нь онгойсонгүй. Сяо Бао чочирхон шарлаад өөрт нь шигдлээ. Харцаа өргөвөл бяцхан чөтгөрийн хоёр нүд алхаар дэлсээд авах шиг болох нь тэр. Зүрх базалж оройн үсэн сөрвилөө. Хүйтэн хөлсөндөө нэвт норсон Зин Юан Бао хүүхдээ тэрврээд эргэж харав. Эрэгт хүрхийг арай ядан хүлээж хөлсөнд нь норсон 10 юанын дэвсгэртэй домбон шургуулад чихтэй элсэн дээр говьсаар үсрэн бууж хүүхдээ сайн тэрвэрч аваад жирэлглээ. Далан өөд мацаж хот дорох хар зам дээр гараад ухаан жолоогүй урагшлав. Зорсон газраа хурдхан хүрэх гэсэндэ улаан өмсгөлтөө өнөөх чөтгөрөөс зайлах гэсэндэ ирчээрээ харайлгав. Хязгаар нь үгүй өргөн шулуун замын хажуугаар ургасан нарсны навч унж амжаагүй байх ажээ. Бялцуухаа жиргэж хэрэг гуаглана. Намар орой болж тэнгэр хөхрөөд бүртийг ч үүлгүй. Тэгэвч Зин Юан Бао байгалийн өнгө үзэмжийг сөхөөрөх ухаангүй чонноос цугтах туулаа мэт яравчлаа. Үдээс хойш хотод орвол аман ангаад Сяо Бао зуух шиг төөнөн. Хитэн зоос гаргаж уушийн газраа шагаагаад булангийн суудал тухлан аяг сулхан дарс захиалав. Хүүхдийн аманд жаал цутгаж өөртөө үлдээлээ. Сяо Баогийн толгойг ээрэн эргэлдэх ялаануудыг үргээхээр далайгаад аянганд
нэргүүлэх шиг тэр чигтээ хөшөө. Уушийн газрын нөгөө буланд сахал тэр хундаг барин суухагаад Зин Юан Баог өгтөл нь айлгсан өнөөх чөтгөр үзэгдхэн тэр. Муу нохой хизээний дадсан янзтай дарс залхилна. Уушийн газраас гардаггүй гэлтэй. Тохойн чинээ биендээ байнгүйгээр хөдөлж хав ойрыг ажихад уушийн газрын хин хүнгүй нүдчих болно. Сахал тэр энэ газрын нэрийн дарс болсон Тоупин Сан Ляник ажигч үгүй балхална. Зин Юан Бао аягтайгаа хоослоод хідэн зоосоо ширээн дээр урж Сяо Баог тэрвэрч эрүүгээ хинхдэг зээжиндээ өргөх шахам нугдаасаар гатагш шур хийлээ. Үдийн амралтын үед хоол хүнсний академийн нэгэн тусдаа салбар болох тусгай хангамжийн хилцэн үүдэнд хүүхдэд тэрвэрсээр ирэв. Бөмбөр дээвэртэй багшаархан цагаан барилга нь улаан тоосгон хашаа саран хаалгатай аж. Хашаанда ховор тансаг цэцэгс өвс ургамал мөнх ногоо мод буттай талбайн төвд 100 хэлбэртэй усан сан байхаагаад хиймэл дов толготтой дэлбэлж буй удвал цэцгэн усан ориглууртай юм. Усан ориглуураас үсчих туслууд цөөрмийн мандалд буун. Цөөрмийн уснаа зүсэн зүйлийн хээтэй яст мэлхий хөдөлж ядсан түнтийсэн алтан загснууд хөвөх юм. Энд хэдэнтэй ирж авсан Зин Юан Бао тэнгэрийн орны босго давхлуугаа тогтолж эс бүрээрээ жаргалд умбтагсан. Дараалал зохицуулах төмөр хаалтны цаана 30-аад хүн игэнжээ. Зин Юан Баоч шалавлав. Яг өмнөх нь өнөөхөл улаан чөтгөртэй сахал тэр ургалаа. Муу нохой бүдүүн ирийн мөрний цаанаас ойр орчныг нэгчих мэт цоо ширтэнэ. Зин Юан Бао ангалзаж хашгирахыг хүсвч дуу гарсангүй. 2 цаг зогссны эцэст хонхчин гинөв. Суусан нэгэн босч хүүхдийнхээ нүүр амыг арчаад хувц сонрыг нь янзлна. Эмэгтэйчүүд нь хөвөн гаргаж ирээд хүүхдээ ингэсэгдэх хагаад уруулын будгаар хацрыг нь айлгана. Зин Юан Бао Сяо Баогийн хөлсийг шударч сарвайсан хитэн хуруугаараа үсийг нь иллээ. Сахалт ирэл хээв нэг зогсож өөрт нь эвхэрсэн чөтгөр ажирсан ч үгүй ийш тийш ширв татна. Хашаатаа нийлсэн төмөр хаалга чахран нээгдэж цэлгэр танхим угтлаа. Худалдан авалт эхэлж үе үесхэн хүүхдийн дуун хадна. Худалдан авагчид худалдаачидтай нам гүмхэн наймалцах нь бүгд л эвтэ оршихын дохио мэт. Нарийн хашлагын хажуугаар дайрахын аргагүй тул Зин Юан Бао өнөө чөтгөртөө харц тулгарахгүй гэсэндэ зайтайхан алхав. Усан ориглуурын ус зогсоо зайгүй шуу гэж мод бутан дээрх шовууд цэн хөгжмийн аялгуутай дуулалтна. Хүүхдээ зарсан эмэгтэйг гарч ирмэгц чөтгөрөө тэрсэн сахал тэр ороод явчихв. Сяо Баого тэрсэн Зин Юан Бао тэднээс 3 алтын цаахан зогсож байлаа. Яриа хөөрөөн дуулахгүй ч айж хулган ажуул цагаан халаат өмсч цагаан малгай тухтуулсан эрэгтэй өнөө чөтгөрийг гар дээрээ авна. Бяцхан чөтгөр гинтхэн дооглонгүй инэв. Үүнийг нь харсан Зин Юан Баогийн цус царцах шиг болсон ч худалдан авагч хялвч хийсэнгүй. Чөтгөрийн хувцсыг нь тайлж шилэн гуурсаар цээж рүү чичилвэл орилж байна. Хормын дараа 2 дугаар зэрэгээ наа хурахтай юу? Мусаа юмнууд гих авраг эрийн дуун цуурайтав. Хүлээн авагч дууга өндөрсгөөд нөхөр минь юм таньдаггүй юм а гэхэд бусдтай жишээч жин татахч гэлээ. Арьс хөрсөн ширүүн махан хатуу инээж чаддгүй байсан бол арай ч 3 дугаар зэрэгт л очих байсан байна. Хэмэв. Сахалтай нөхөр хитэнтэй харааж сарвайсан дэвсгэртүүдийг нь тоолж халааслаад толгой гудаан гадагш тэмүүлнэ. Энэ л мөчөд хэдийн 2 дугаар зэргийн шошго зүүлсэн бяцхан чөтгөр. Муу алуурчин
гудамд гаруутаа машинд дайруулаасай. Муу нохой. Адгийн новш хэмээн бахирлаа. Сөөнг намуухан энэ дуун 3 чийч хөрөхгүй бяцхан амтнаас гарна гэдэгт хүн итгэмгүй. Саявдархан инээмсэглэж байсан ч уур унтууд автаж духан өршлөөдсөн түүнийг харсан Зин Юан Бао бяцхан мах чи юм да хэмээн бодов. Хүлээн авагч 5 хүн энэ дуунаар давхийн зайлж үнгэлцгээ хагартлаагаад хэсэгтэл нам зогсжээ. Ташаагаа тулж зогсох чөтгөр хүлээн авагчд руу нулимаад шошго зүүсэн хүүхдүүд рүү алхаллаа. 5 ажилчин. Юу ч болоогүй шүү дээ. Ёор онц юм биш хэмээн нэг нэгнээ тайвшруулж харц зөрүүлнэ. Худалдан авалт үргэлжиллээ. Ширээний ард суух дунд дээргэн насны нүдэнд дулаахан улаа бутарсан ир Зин Юан Баог даллав. Манай хүн ухас хийхэд зүрх нь амаараа гарчих шахна. Уйлгэнсэн Сяо Баог Зин Юан Бао ээрч мууран тайтгаруулan. Чингэхдээ түрүү удаа худалдан авалтаас хожимдсноо саналаа. Хүлээн авагчдыг гуйж говшиж болохч Сяо Баогийн хашгираанд толгойн дүүрсэнсэн. Сайн хүү, битээ уйл. Уйлдаг хүүхдэд хүн дургүй шүү. Онцгой худалдан авалтын хэсэг зориулж тусгайлан бойжуулсан хүүхэд биз? Гэвэл Зин Юан Баогийн хоолой хатаж үг хэлээ олсонгүй. Тэгэхээр энэ хүүхэд хүн биш үсттэй. Тийм ээ, хүн биш. Эн чинь хүн биш, тусгай бүтээгдэхүүн зарж борлуулж байна гэсэн үгээд. Тийм ээ. Чи бидэнд бараагаа өгч бид үн хөлсийг нь төлнө. Чи юмаа худалдах сонирхолтой. Харин бид худалдан авах хүсэлтэй. Энэ нь шударга солилцоо болно доо. Солилцоо хийгдсэн тохиолдолд ямар ч гомдлохгүйц? Гомдлохгүй. Болж байна. Хурууныхаа хээг дар гэсээр хүлээн авагч хэвлэмэл баримт төхүүлж гар тамганы улаан бихтэй сав ойртууллаа. Нөхөр минь, би бичиг үсэгт тайлагдаагүй л дээ. Энд юу гэж бичээвол гэхэд саяын ярьж хэлэлцсэнийг л буулгасан байгаа гэх аж. Зин Юан Бао заасан хэсэгт нь хуруугаа дарав. Их хэрэг бүтээсэн шиг дотор ч уучрав. Дөхөж ирсэн бүсгүй Сяо Баог авахд хүү уйлгансаар байсанд хүзүүгэн дармагц тэр дороо дууга хураав. Сяо Баогийн хувцсыг тайлах зур Зин Юан Бао харах гэж эгээтэл эвхэрсэнгүй. Хөл толгойгүй шинжиж өгзөг өчүүхэн эрхтнийг нь ч ярж үтсэн. Эмэгтэй алга ташин ширээний ард суух нэгэнд дээд зэргийх хэмээлээ. Догдолж сандарсандаа Зин Юан Бао золтой цавхарсангүй. Нулимсан дүүрээд ирлээ. Өөр нэгэн Сяо Баог чинлэж 21 жин 4 лан гэх аж. Худалдан авагч жижигхэн машинаа даруул хэсэгхэн цаас гарч ирлээ. Зин Юан Баог даллаж дээд зэргийнх нь жин тутамдаа 100 юан 21 жин 4 лан гэхээр нийтдээ 2140 юан болж байна гэлээ. Хүлээн авагчир Зин Юан Баод наатха тоолдоо гэсээр боодол дэвсгэрт алгын чинээ цаасаа сарвав. Мөнгөний бараа харсан Зин Юан Бао салгансаар чүүвэ тоолов. Үүмэрч үүлгэртжээ. Мөнгөө зуурн чичирхийлсэн дуугаар энэ бүгдээрээ надад гэж үү хэмээвэл худалдан авагч толгой дохино. Би явж болох уу гэвэл урдийн адил дохиж.